Хэдхэн цагийн өмнө ICC-ийн мэдээллийн сайт дээр гарсан шуурхай мэдээг дүрсжүүлж хүргэж байна. Цуврал аллага уйлдэж хохирогчдын цогцыг жалганд хайдаг байсан Г. Эрдэнэбат гэгчид бүх насаар нь хорих ял оноожээ. Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний албан хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амны цуврал хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ. Тодорхойлбол Баянгол дүүргийн 11-р хорооны үерийн далан дотроос 2005 оны 12-р сарын 17-ны өдөр иргэн Б-ийн цогц олон тооны шархтаа олдсон байдаг. Мөн энэхүү хэрэг явдлаас яг 1 жилийн дараа мөн Баянгол дүүргийн 11-р хорооны жалханд 2006 оны 11-р сарын 21-ний өдөр иргэн О-гийн онц харгас хэрцгий аргаар хүчнэдэж амь насыг нь хохироосон хэрэгүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан 53 настай Г. Эрдэнэбат гэгч өгүүлсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Тэгвэл тухайн этгээдэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан хэлэлцэж шүүгдэгч Г. Эрдэнэбатад бүх насаар нь хорих ял оноосон байна. Прокуророос түүнд эрүүгийн хуулийн 12-ын 2-р зүйл бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, мөн хуулийн 10-ын 1-р зүйл хүнийг алах, 2-ын 1 онц харгас хэрцгийгээр, 2-ын 4 гэмт хэргийг нуун далдлах, 2-ын 6 2 түүнээс олон хүнийг, 2-ын 7 хохирогчийн бие хамгаалж чадахгүй жирэмсэн болохыг мэдсээр байж гисэн зүйл ангаар ялсан байна. Цуврал аллага үйлдсэн хэрэгээр ял шийтгүүлсэн Г. Эрдэнэбат гэгч нь 2016 оны 2-р сард нэр бүхий арилжааны банкнд ажиллаж байсан Н гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцыг нь шуудаанд хийж өөрийнхөө ажиллаж байсан утал засварын газартаа нуусан хэрэгт холбогдож Зүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан. Хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гин буруутай тооцсон 25 жилийн ял оноосон байсан юм байна. За ийм мэдээ хэдэн цагийн өмнө гарсан байна. Тэгэхээр энэ Эрдэнэбат гэгч нь эхлээд 2005 онд, дараа нь 2006 онд, тэгээд сүүлд 2016 онд гээд нийт 3 хүнийг хэрцгийгээр хөнөөсөн цуврал алуурч юм байна. Ялалсан зүйл ангиас нь үзэхэд гаж донтон байснаас гадна хамгийн аимшигтай нь жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хороосон байна. Энэ аимшигт садистыг манай цагдаагийнхан эхний хэрэгээс 18 жилийн дараа ч гэсэн илрүүлж барьж авч чадсанд үнэхээр талархууштай. Хэрв баригдаагүй бол энэ алуурчин цаашид өөр хідэн охид бүсгүйчүүд рүү халдах байсныг таашгүй.